За одоо бол харин iPad-н дээр бас өөр нэг app-ыг танилцуулъя. Spirit HD мөн үү? Spirit HD гэвэл минь тоглоход нэлээд хэцүү. Би нэлээд удаан тоглоод бас тэгж сайн тоглож чадахгүй байгаа маа. Тоглоомны нэг. За энэ нэг яваад байгаа жижиг миний хуруу байгаа газар байгаа энэ жижиг амт нь бол өөрөө. Тэгээд энэ эргэлдээд яг нэг тойрогт үүсгэн гот юм нэг орон зай гараа тэр орон зай юунууд нь ордог. Одоо нэг амттан дайсны амттан гэх юм уу шүү. Тэр нь орно. Тэгээ ингэж оноо аавн бүгдийг байхгүй болгож ээж дараагийн амттд орж ийн. Эдгээр болгоно нь өөр. Одоо энэ жишээ ногоон нь бол намайг зөвхөн дагаж явдаг. Түрүүчийн цэнхрүүд бол рандомаар байрлалаа өөрчилж хаашаад бол хаашаа явдаг. Одоо энэ саяны ногоонууд бол намайг дагдаг гэсэн. За 2 дугаар үед эхлэн гол энэ зөвхөн үнцэг гаргаж явдаг юм гурвалжин юмнууд байгаа. Бас дээрэс нь одоо харуул тэрний хараад байгаа юмнууд буудан за над руу буудлаа лазерддаг. Тэгээ ногоон лазераар за ингээ мөргүүл мэдээж хожигдно. Тэгээ биднээс зүхтаад өөрөө тойрог үүсгээд тэр тойрогтоо дотор орсон байхад бол буудсан ч яах ч вэ. Гэхдээ бидний ингээд цуглуулад яа нэг юм хөө. Энэ бол нэлээд хөөрхөн тоглоом үлээ зураглал нь үнэн гоё. Сая нормалаар тавьсан за экстримээр бол эхлэн гол нэлээд олон юмнууд гарч ирээ. За гэх мэт. Ингэж цуглаа за ингэж хож өөр энэ за нэг иймэрхүү тоглоом байна. Төрөлтөнд тайлбарлахад за харин одоо харж байгаад бас нэг app танилцуулъя. Тийм энэ Fruit Ninja HD гэдэг энэ бас зүгээр л цаг алхахад зориулсан тоглоом байлээ хөөрхөн. Single player. Энэ бас multiplayer-тэй хоёрын тоглож болд юм байна. Classic mode. За ингэж үтлийн жимс гинт доороос үсэрч гарч ирнэ. Энийг зүсэх ёстой. Тэр зүсэхгүй унгаавал хожигдно. За хоёр жимсийг зэрэг нэг зүсэлтээр хийх юм бол за бомб зүсчлээ. Хийх юм бол илүү оноо авдаг. За ингээд хэр их оноо авах үзэл суугаад байна да. Тэгэхээр бомб мөрчлээ. За нэг энэний өөр модуудыг үзье л да. Энэ дэвгүй. Multiplayer за хоёр талаас хоёр хүн бол энийг үздэг. Би ганцаараа хоёр хүнээр тоглолчих. iPad-ийн нэг гоё юм зөвхөн өөрөө биш. Хоёр хүний тоглоомод бас одоо wireless холбогддог тоглоомод гарсан байгаа. Тэгэхээр одоо хүн болгон цаашдаа iPad-тай боллоо гэхдээ заавал PC-ний газар баш тоглоод болохгүй бараг iPad-аар барьж сууж байгаа найзтайраа хоорондоо янз бүрийн гоё тоглоомнууд тоглож болох боломжтой болсон. За их мэт оноогоор өөрчлөлт юм байна. Энэ бол нэг юм. За ингээд нэг хоёр жижиг тоглоом танилцууллаа. Харин дараа нь Field Runner ч юм уу эсвэл нэлээд том тоглоход хэцүү бас сонирхолтой том хэмжээний тоглоомуудыг сонирхуулнаа. За баярлалаа.